Вакуумд диодыг судлах ажлыг тайлбарлая. За энэ ажил хэрэглэгдэх багж нь тогтмол гүйдлийн үсгээр аналог мультиметр, за вакуумд диодыг суйрлуулагч холбооч утаснууд байна. Хэмжилтийг эхлэхээс өмнө зааврын дагуу багж маань зөв өгсөрсөн эсхийг шалгаад багшаар хянуулан хэмжилтийг эхлүүлнэ. За бид нар мультиметрийн 0.1 мА тохиргоон дээр тавиад за тогтмол гүйдэл хязгаар дээр тавина. За ингээд хүснэгтийг харах юм бол халагч хүчтэй буюу UF 5.5 вольт. За энийг тогтмол гүйдлийн үсгээр дээрээс энийг асууч. Үсгээр дээрээс өгөхөөр за 5.5. За ингээд чийдэн маань ассан байгаа. За ингээд 1-2 минут халаана. За мультиметр дээрээс бид нар анодын гүйдлийг хэмжинэ. За 0.1 мА гэдэг тохиргоон дээр бид нар дээдлийн хуваараар харна. За энэ маань тэгэхээр 0-оос 0.1 мА тацааж байна. Тэгэхээр 15 агаад 0.1 мА гэдэг дээр энэ анодын хүчтлийг энэ дээр тэг байгаа. Тэг байлт байхад миллиампер дээр их утга маань 0.1 байна. За одоо бидний UA буюу анодын хүчтлийг 10 вольт. Нэг 10 вольтыг цифрээр дааснараа. За 10 вольт байхад бидний мультиметр анодын гүйдэл маань за 1 хэтрээд 2 тогтцол нь үлээ. За анодын гүйдэл маань 6.4. Тэгэхээр 0.64 мА гэж бичиж авна. За гэх мэтлэн бид нар UF анодын хүчтлийг энэ тохиргоогоор өөрчилнө. За тэгээд дараагийн амжилтаа хийхэд бид нар баг заалтаа өөрчилж байгаа ба энэ UA заалтыг багасгаад 6 вольт халагч хүчтлээ өөрчлөөд за одоо бид нар 20 вольт анодын хүчтлийг өглөө. За ингээд мультиметр дээрх заалт маань унсан учраас бид нар 0.3 дээр тавьж юм уу хүрэхгүй. Хязгаар нэтэрсэн учраас 1 дээр авчаа. За 1 дээр авах дээдлийн 10 гэдэг заалтаар нь авна. Тэгээ хэмжилтээ 10 тавьж бичнэ. За хэмжих хязгаар нь ингээд тулчих юм бол бид нар 0.1 мА, 0.3, 1, 3, 10 гэх мэтлэн өсгөх замаар залтуудаа авна. За жишээлбэл 3 дээр байлаа гэж үзэх юм бол шууд бичнэ. Доотлын 3 гэдэг хуваараар нь авна. За 10 дээр байх юм бол дээдлийн 10 гэдэг хуваараар авна. За 1 дээр байх юм бол дээдлийн хуваараар нь аваад 15 нь за 0.3 мА дээр тохирох юм бол доотлын хуваараар аваад 15 нь 0.1 гэдэг хэмжих хязгаар дээр авах юм бол дээдлийн 10 гэдгээр нь аваад 15 агаад гэх мэтлэн бид нар хүснэгтийн дагуу хэмжилтээ хийж авна.